Усмар аймгийн Сүмбэр сүмийн Эмбийн мөч чагвал таны гэрүүлийг Монголын үндэсний олон нийтийн радиогийн 5 эрдэнэ нэвтрүүлгийн нэрэмж Алтан төлөвийн эзнэр өргөмжлөө. За нэгдсэн үндэсний байгууллагын тогтвортой хөгжлийн зорилго бол Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал, Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого алсын хараа 2050 баримт бичгүүдийн үзэл санаатай уялдуулан Монголын үндэсний олон нийтийн радио телевизээс 46 дахь жилдээ шалгаруулж олгоо. Хүнс өдөөжхөй хөнгөлбөрье. За тэгээ Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн захирал Бүрэнбаатар хүнс өдөөжхөй хөнгөлбөрийн сайд Т боловч чулуун. За Жэндэр үндэсний хорооны дарга Т Энхүй. За Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Ямбаа хогтой мөнгө жаргал энийг алтан төлөвийн эзнэр шалгарсан тул үнэмлэх ингэрийн тэмдгийг олгоо. За танд баяр хүргэе. Төлөвийн эзнэр шалгарсан тул үнэмлэх ингэрийн тэмдгийг олгоо гэсэн байна. Олон жил малж снаха хүч хөдөлмөрийг төр зэцэгтэй өнлүүлээд энэ алтан төлөв эзэн болсондоо баяртай байна. Энэ шагналыг одоо авахд энэ орон нутгийн ах дүүс аав ээж энэ орон нутгийн уул ус ард иргэд энэ бүхний дэмжлэгээр л ийм шагналыг хүртлээдээ одоо баяртай байна. Би сүүлийн 3 жил одоо 600-аас дээдл 810 төлөв хүртэл авсан. Энэ жил одоо 106-нтай одоо 200 гаруй төлөв авч байна. Цаг үеийн байдал өвөл ямаа хэлээ хүнд боллоо. Ихээс унж төрсөн газар нь л одоо малчин хүний үр удмууд одоо тэгэл аав ээжийнхаа заа зүвсэн юугаар л малж өдөө зэрэгтэй удам дамжсан л малчтай. Одоо залуу малчтай одоо маллахын сайхныг өөрөөхөө хийж байгаа үйлдэлээрээ л харуулахыг их боддог. Одоо ер нь их хөдөлмөрч байх талаасаа л одоо улсууд үлгэр жишээ байх талаас ер нь боддог та. Өөрөө тэгээд тэр иргээ заахаасаа л ер нь өөрөөхөө хийж байгаа үйлдэлээр л харуулахыг их боддог. Би өөрөө дахин амьдрсан гэж болохоор хүн байгаа. Илэг соёл байсан. Улсын 1-р төв эмнэлгийн одоо эргэтийн шилжүүлэх тасгийн одоо батареидөө дарахтай одоо илэг шилжүүлэх эргэтийн шилжүүлэх тасгийн одоо 1-р эмнэлгийн бүх одоо улсуудад баярлж явдаг. Дээрээс нь одоо доонор болсон эргэтнээ тастаж өгсөн дүүдээ одоо хамгийн их баярлж явдаг гэж хэлээ даа.